TWR Монгол байгууллагын найдвар доторх эмэгтэйчүүд хөтөлбөр танд хүрч байна. Бид бол Бурхны сайн мэдээ болон Есүс Христийн найдварыг түгээж буй найдвар доторх эмэгтэйчүүд. Жимсээ чи намайг харсан ч улаасаа би ингээд нэг гартаа багыгаа тэврээд тэгээ арай томыг хөтлөөд гурав дахьын хормоноос зууруулчихсан зам хөндлөн гарч явлаа шүү дээ. Бид хэдих инээдтэй харагдаж байсан байх л та. Гэхдээ л яах вэ? Аюулгүй л уйл боллоо шүү л гэж боддгийг. Ааха. Дэгдэхээгээ дагуулсан галуу шиг л алхаж исэн байна да тийм. Бараг л нүдэнд төсөөлөгдөн харагдчихлаа. Тэгээ нөгөө хишгээгч маань ач зээнараа өсгсөн арвин их туршлагатай хүн. Тэгээ манай найдвар доторх эмэгтэйчүүд нэвтрүүлгийн сонсогчдод бас өөрийнхөө энэ арвин их туршлагаасаа хуваалцнаа гэж найдаж байна. Тэгээд би жимсээ байна. За. Манай гэрийн ойролцоо нэг төв зам байдгийг. Тэрүүгээр машин их юм. Тийм болохоор бид одоо машин их явж байгаа учраас дүрмэл яг сайн барихгүй болохгүй шүү дээ. За тэгээд мэдээж хамгийн ихний дүрм бол хүүхдүүд замаар том хөнгүүгээр гарахгүй гэсэн дүрм. Заримдаа хэцүү. Нөгөө замын нөгөө талд чихэр жимс амттан зардаг дэлгүүр байдаг байхгүй юу? За тэгсэн ч гэсэн дүрм байгаа болохоор би л дагуулж явахгүй л манай хэд тийшээ дураараа явж болохгүй. Тэгээд гарахтаа хүүхдээ заавал хөтөлж гарна. Тийм. Хүүхдүүд зам гарах аюултай л да тий. Тэгээд жоохон байхад надад олон дүрмэс чинь ер нь их залхдаг бушуухан л том болох гэдэг байж лээ. Би ч гэсэн хүүхэд байхдаа яг нөгөө дүрм журамд үнэхээр дургүй байсан. Харин өөрөө яг нөгөө нас биеинд хүрсэн хойно тэр дүрм журам нь яг хүүхдүүдэд хамгаалахад минь заавал хэрэгтэй байна гэдгийг л ойлгосон байгаа шүү. Тэгэлгүй яах вэ? Одоо манай монголчуудын хувьд бол ер нь гэрийн дүрм гэж тогтсон юм байдгүй юм шиг надад санагдаад байдэ. За томчууд болохоор дураараа байж болно. Тэгчээд дуртай үедээ хүүхдээ загнаад элдв дүрм шаардаж байгаа нь зөндөө харагддаг л да. Уг нь бол одоо бүгд дагдаг шудраг дүрмтэй л болох юм бол гэр бүл нилээн эмхцэгцтэй болно гэж бодоод байдэ. Би дөнгөж ээж болчиход байлаа л да. Тэгээ одоо яах вэ? Нөгөө хүүхдүүдийнхээ өмүүл сахилга гүтдгээс болоод нэг бол их уур хүрнэ, нэг бол их урам хугарна. Ер нь тэгээ сэтгэл санаа хэцүү болдог тийм үеуд их байсан. Тэгээ нэг удаа ууралсандаа болоод жаахан хүүгээ дэлсээд авчихсан. Танд хэцүү байсан баха тий? Тэр чинь бас хэцүү байдгийн. Тэгээд бодоод байхнаа хүүхдээ хүмүүжүүлж сургах нь зөв үү? Зөв мэдээч тийм ээ. За гэхдээ генет уурлаад л байх юм бол одоо эн чинь хүүхдүүдэд хэцүү шүү дээ. Эцэг эхчүүд эхлээд хүүхдтэй яаж хийхин зааж өгөөд тэгээд дараа нь алдаа гаргах юм бол одоо яг заавал уурлаж загнах биш. Харин засаж залруулах тал руу нь одоо чиглүүлэх ёстой юм билээ л дээ. За бүр зөрүүдлээд буруу тийшээ хазаахаар болоод байх юм бол одоо сахилгажуулахаас өөр арга зам байхгүй бас тийм үе байна. Тэдэнд хайртайлбал зааж засаж сахилгажуулах хэрэгтэй тийм үе гардгийг. Заавал уурлаж бухимдахгүйгээр хүүхдээ сахилгажуулж сурах хэрэгтэй юм билээ л дээ. Ер нь гэр бүлийн хүчирхийлэл үлдэж байгаа хүн ихэнхдээ зодуулж нөгөө багада зодуулж загнуулж өссөн байдаг юм лээ. Найдвар доторх эмэгтэйчүүд нэвтрүүлэг маань гэр бүлдэх хил хязгаар дүрм журмын талаар яг одоо бид ярилцаж байна. Тэгээ хишгээгч маань бид нартай хамт яг энэ сэдвийн дагуу хамтдаа ярилцаж байна. Тэгэд шинэ ээжүүдийн хувьд хизэнээс дүрм журам тогтоох хэрэгтэй вэ? Энэ талаараас бидэнд ярьж өгөөч. За одоо миний туршлагаар бол одоо болж игэл хүүхдийг багаас нь тэгээд жаахан аажуухан баг багаар нэг юм
жижигэн дүрм журмаа тогтоох хэрэгтэй байх гэж боддгийн. Одоо нөгөө хоолоо яаж идэх вэ? Хизээ орондоо орохоос л эхэлнэ шүү дээ. Тэгээ тоглоомуудаа яаж хадгалах вэ? Тоглоомуудаа яаж хураах вэ? Цагаа яаж хуваарлах вэ гэл цаашаа үргэлжлэндээ. Миний нэг найз 8 хүүхэдтэй байсан. Тэгээ хүүхдүүдийнх нь том нь одоо баг дүү нартаа зааж өгдөг. Одоо хүүхдүүдээ баг болгож хуваагаад тэгээ жижигүр хийлэгдэг байсан байхгүй юу? Том нь багыгаа албаданд тушааж дээрлэх биш, харин зааж хэвшүүлэх замаар хүүхдүүдээ сургаж өсгсөн байдгийн. Тэр их сайхан. Тэгээ хүүхдүүд том болох тусам одоо дүрм нь мэдээж ингээ өөрчлөгдөд явна штэ насныхаа эренбэр. Одоо жишээ нь өсвөр насанд хүрсэн хойно гараас нь хөтлөх гэсэн дүрм одоо хасагдчих наа гэсэн үг. За бас нэг зүйл нь гэрт ямар дүрм үйлчлээд яаж шийдэж байгаагаа хэлэлцэж ярьдаг байх тийм хэрэгтэй юм шиг байгаа. За энэ бол ёстой Монгол хүмүүжүүлэх арга биш гэх бах л та. Гэхдээ энэ бол одоо хүүхэд хүмүүжүүлэх хамгийн сайн бөгөөд олон жил үр дүнгээ өгсөн арга гэдгийг би одоо бүр дахин хэлмээр байгаа. За нэг удаа инглээ охин маань сургуулаасаа ирэхдээ хаалгаас савж орж ирээд л төрсөн өдрийн үдэшлэгт явуулсангүй гэж бөөн уур уйлан болохгүй юу. Би тэгээд охиндоо яагаад явуулахгүй гэснээр дахиад хэллээ, тайлбарлалаа. Тэгсэн өнөөх маань та нар надад хайргүй л гэн ойлгодгүй л гэн бүр их уур нь хүрсэн. Тэгээ би ч яг дагаад нэх уур хүрсэнгүй. Галтгоондоо чимээгүй л залбираал бурхнаас тусламжлахгүй суулаа л да. Тэгсэн хэд хоногийн дараа охин маань сургуулаасаа ирээд төрсөн өдөрт явуулаагууд чинь баярлалаа гэж хэлээд уучлалт байхгүй юу? Би бас гайхаад юу болсон юм бол гэдгсэн. Найз охиных нь эцэг их нь төрсөн өдрийн баярт ирсэн хүүхдүүдийг ерөөсөө хайхраагүй гинэ. Бүр ингээ зөнд нь орхичихсан юм байна. Тэгэхээр нөгөө томчуудын хараа хяналтгүй үлдсэн хүүхдүүд нийлээд согтуур уулгундаа уугаад хоорондоо зодтолдож тэгээ бүр цагдаа сэргийлэхтэй тулсан юм байна. За би ч яах вэ дотроо тэр тэгэн штэ гэсэн юм бодчихлаа л да. Гаднаа бол нэг юм хэлсэнгүй. Тэгээд үргэлжлүүлээд бурхандаа л талархан залбирсан. Хүүхэд өөрөө юу буруу байсныг ойлгож авсан. Тэр бол үнэхээр сайн зүйл байсан байхгүй. За тэгээд эцэг их байх амаргүй ч гэсэн хайр дотор гаргасан дүрм журм бидэнд маш их тусалдаг. Би хүүхдүүдээ багт нь яаж өсгсөн шиг одоо хүүхдүүд маань бас яг л тэгж хүүхдүүдээ өсгөж байгаа. Ингээд хүүхдүүдээ эмх цэгцтэй, дуулууртай болгож өсгөж байгаад бурхандаа л талархаж байгаа да. Бурхан биднийг хайр дотор эмх цэгцтэй, хэл хязгаарыг ч гэсэн нарийн тогтоон бүтээж өгсөн. Тиймгүйсэн бол бид хаа сайгүй л дүрм журамгүй эмх замбраагүй байдал дотор одоо бөөнл хямралаар дүүрэн байх байсан байлгүй тийм ээ. Тийм шүү. Нармин та болохоор зүчигэл өнгөрч итгэл минь хуурах гэж юу сэтгэл гисэн амрал нармин та болохоор салхи шигэл өнгөрч итгэл минь нодох гэж юу Нигүсэ хараад хандургээ
Бүгдээрээ утасныхаа гэрлийг бүгдээр асаах уу? Тэгээ төр сэтгэлийнхаа гэрлийг асаа. Олон гэрлийг харъя. Хайрын гэрэл бол ассан байгаа. Хавдуулхийхээ таны харна. Хинжээшгүй нүсэл намайг нүрсэн бохоо хавдуулхийхээ танта амдана. Эцэндээ хадрыг үргий хадганаар алга талшин эцэндээ халелуя. Эмэгтэйчүүдэд зориулсан найдвар доторх эмэгтэйчүүд нэвтрүүлэг маань хэл хязгаар эмэг цэгц сэдвэр үргэлжлэн танд хүрч байна.
Дүрм журам бол бидний аюулгүй байдал, амар тайван амьдрахад зориулагдсан зүйл шүү дээ. Хүүхдүүдийн нэгэн адил томчууд бидэнд ч гэсэн аюулгүй байдлаа мэдрэхэд туслах дүрм бас хэрэгтэй. Зарим нэг улс орон зөвхөн өөртөө тохируулан шин дүрм зохиож бас тэрүүгээрээ бусдыг дарангуйлах явдал олон байгаад байдаг. Харин бурхан тийм биш. Түүний дүрм журмууд нь шудраг. Түүнийгэж бас бидэнд маш тодорхой харуулсан, бас Библиэр дамжуулан хэлсэн байдаг. Тэгэд яг энэ талаар өнөөдөр Отгон цэцэг маань бид нартай хамт бурхны үгнээс ярилцахаар бас бидэнд бурхны хуулиудын талаар ярьж өгөхөр ирсэн байна. Сайн уу Отгоо? За сайн уу Жимсээ, нэвтрүүлэгтээ урьдагт баярлалдаг шүү. За тэгээд сонсогчдоо бас энэ өдрийн минь төргий. За жижиг юм шиг хэрнээ одоо амьдралын чухал зүйлсийг ярилцдаг болохоор би энэ нэвтрүүлэгтээ маш их дуртай байдаг. За өнөөдрийн дугаарт болохоор Библиэд Израильчууд Египтэд боол байсан тухай ярьж өгөх болно. За бурхан өөрийн хүч чадлаараа тэднийг Египтээс гаргасан. Израильчууд Египтэд маш их өсөж өнөр өтгөн болцгоосон байдаг. За бурхан тэднийг 12 авг болгон хуваасан. Израильчууд өөрсдийн Египтийн боолчлолоос чөлөөлсөн. Бурханы талаар тийм ч их одоо мэдлэггүй байсан байна. Харин Мосегоор дамжуулан бурхан хэрхэн ажиллаж байгааг тэдний төлөө юу хийснийг олж харсан байна. За Египтээс гарсны дараа Израильчууд өвөг дээдсийнхээ нутагт буцахаар болдог байна. За тэр нутагт очихын тулд цөлийг даван туулах хэрэгтэй байсан. За тэгээд цөлийн замыг даван туулахдаа Бурхны ард түмэн байх нь ямар вэ гэдэгт суралцгаасан байх нь. За тэгээд юу болсон бэ гэхээр Израильчууд 2 сарын турш цөлөөр аялсны эцэст Синай уулын бэлд түр буудалсан. Тэднийг удирдах явсан Мосегоор дамжуулан Бурхан Израильчуудад заавал биелүүлэх гэрээг байгуулсан байна. Тэр гэрээний заалтаар бол Израильчууд Бурханд дуулууртай байж түүний хуулиудыг сахих ёстой байсан. Бурхан Израилийн ард түмнийг өөрийн гэрчлэх агуу үндэстэн болно гэж амласан төдийгүй тэдэнд 10 хуйлаа өгсөн байдаг байна. За тэгэхээр гэрлээ Жимсээ та хоёр маань тэр хуулиудыг нэрлэх үү те? Эхнийх нь бол би бол эзэн та нарыг Египтийн болчлоос гаргасан та нарын бурхан надаас өөр бурхтыг шүтэж болохгүй гэсэн байна. Хоёр дахь нь дахин мөргөх шүтэн бүү хий гэсэн байдаг. За тэгэхээр бурхан ерөөсөө цорын ганц үнэн бурхан гэдгээ одоо батлан хэлж байгаа нь ийм учиртай л да. Яагаад гэвэл хүмүүс өөрсдөө одоо хиймэл шүтэн бурхан одоо зохиоцгооч тэгээд түүндээ одоо итгэл үнэмшил олж авч тэгээд самуурдаг шүү дээ. Гурав дахь нь болохоор миний нэрийг хорон муу зорилгын төлөө бүү дуудаа гэсэн байдаг. Тэгэд эхний 3 хууль бол нөө бурхан хинбэ гэдэгтэй одоо холбоотой байдаг. За дараагийнх нь 7 дахь өдрийг ариунаар сахиж надад зориул. Учир нь би ч гэсэн дэлхийг бүтээгээд 7 дахь өдөр амарсан. 5 дахь хууль эцэг ихээ хүндэл. Тэгвэл чи миний өгсөн газар урт удаан амьдрах болно. 6 дахь хууль хүн бүү ал. 7 дахь хууль бүү завхаар. 8 дахь хууль бүү хулгайл. 9 дахь хууль хөршийнхөө эсрэг худлаа бүү гэрчил. 10 дахь хууль бусдын эд зүйлд бүү атаарах. За ийм 10 хууль байдаг байх нэ. Энэ хуулиуд юунд тустай вэ? За сайн хуулиуд байна уу те? За энэ талаар бүгдээрээ үргэлжлүүлээд ярилццгаая. Тэгэд миний бодлоор энэ хуулиудыг дуулууртай дагсан хүний амьдрал их өөрчлөгддөг харагддаг. Тэгээд бурхан энэ хуулиудаа израильчуудад өгөхдөө тэднийг одоо хуулиар дарамтлахын тулд биш харин зөв зам руу хөтлөхийн төлөө өгсөн гэж одоо би боддог. Тэгээд бурхнаас имэн хүндэлж өвгийг нь одоо суралцаж дуулууртай дагаж чадвал одоо хуурам эхлэлт шудраг бус байдал хулгай дээрэм бие биенээ үзэн ядах гэд одоо нийгэмдэр аль одоо буруу гэдэг бүхэл зүйл байхгүй болно шүү дээ тий. Яг зөв. Тэгэхээр энэ дэлхийн хаа сайгүй хүмүүс энэ хуулийг дагах юм бол аз жаргалтай бурхны хүссэн дэлхий болох нь шүү дээ. Баярлалаа Атга. Тэгээ хүмүүс дүрм журмыг ядаргаатай гэж боддөө штэ. Харин тэр дүрм журм чинь л биднийг нөгөө эрх чөлөөтэй болгож бас гэр бүлийн дүрм шиг биднийг бас хамгаалдаг байхгүй юу? Яг зөв. Тэгэхээр Израильчууд бурхны хуулийг байнга дагаж чадаагүй л дээ. Уг нь бол
Энэ бол сайн хууль байсан. Бурхны тэдэнд өгсөн бэлэг гэдгийг мэддэг байсан. Харин Библиэлд байдаг хамгийн урт шүлэг нь Дуулал 119 байгаа. За тэнд Бурхны хууль нь ямар гайхалтай болохыг бичсэн байдаг. За юу гэж бичсэн бэ гэхээр гин буруугүй амьдардаг нэгэн ямар их аз жаргалтай байдаг вэ? Тэр Бурхны хуулийн дагуу амьдардаг. Залуу хүн өөрийгөө хэрхэн цэвэр ариун байлгах вэ? За Бурхны тушаалын дагуу амьдарснаар гэх мэт ийм дүрм журмууд байгаа. За залуу эмэгтэйчүүд ч мөн ялгаагүй байдаг шүү дээ. Тэгэхээр Дуулал 119 дээр эдгээр зүйлүүд гардаг байх нэ. За тэгэхээр Дуулал 119-оос уншиж өгье. Явдал уйлн гим зэмгүй агаад эзний хуулиар явагсад юутай өрөөлтэй вэ? Би бүх баялагт баясдагтай адил таны гэрчлэлүүдийн замд баясдаг. Би тушаалуудыг танд бясалгаж таны замуудыг эргцүүлэх болно. Би таны зарилгуудад баярлна. Би таны үгийг мартахгүй. За ингэж бичсэн байгаа. Энэ хэсгийг яг уншаад үзэхээр зохиогч нь хууль журам байгаад маш их баярлаж байгаа хэсэг гарч ин тий. Дүрм журмын талаар бас их гоё шүлэг хэсэг биш энэ хэсэг. Тэгэхээр Библиэд энэ 10 хуулиар зогсохгүй сайхан сургамж түүх, сургаалт өгнүүд бол зөндөө байгаа. Харин энэ 10 бол хамгийн чухал нь гэдгийг. Тэгэхээр Бурхан бидэнд сайн сайхан амьдрах гарц гаргалгааг өгчихсөн байхад бид ер нь талархах болов тий? Талархах нь зүйтэй шүү дээ. Тэгэхээр хуулийнхаа дагуу амьдрал Бурханд таалагдаа зогсохгүй, амьдрал маань зөв зам руугаа чиглэх нь вэ шүү дээ. Дахиад хэлье, Бурханы хуулийг дагах юм бол гэсэн үг. Найдвар доторх эмэгтэйчүүд нэвтрүүлгээр Бурхан өөрийн хүмүүстэй өгсөн 10 хуулийн талаар ярилцаж байна. Тэгэд энэ гайхалтай хуулиудыг дагаж амьдрснаар бид илүү аз жаргалтай бас аюулгүй амьдрах нэ. Тэгэд тухайн цаг үеийн хуулийн багш нар Есүсээс асууж байсан зүйл санаанд орж байна. Тэгэд яг өгтөө бол Есүсийн амьдарч байсан тоолол бол Бурхан Мосед хууль өгснөөс олон зуун жилийн дараа байсан шүү дээ тий. Гэтэ хуулийн багш нар Есүсээс хуулийн хамгийн агуу нь юу вэ гэж асуудаг. Тэгэд Есүс мэрэгэн ухаанаар хариулт өгдөг. Чи Бурхан эзнээ бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюуханаараа хайрал. Энэ бол агуу нь бөгөөд анхны тушаал мөн. Удаах нь чи хөршөө өөрийн адил хайрал гэсэнтэй адил юм аа. Энэ хоёр тушаал дээр бүх хууль иш үзүүлэгч тулгуурладаг юм аа гэж хариулдаг. За тэгэхээр энэ дэлхий дээр Бурханы үг, Бурханы тушаалыг бүрэн дүүрэн дагсан хүн бол Есүс л байдаг. За тийм болохоор чам тусалж чадах ганц хүн бол Есүс юм аа. Миний эзэн болж намайг өөрийнхөө замаар удирдаач гэж Есүсээс гуйгаарай гэж хэлмээр байна. Амьдралын хууль хил хязгаарын талаар зөндөө бүгдээрээ сая ярилцлаа шүү дээ. Хууль ямар их хэрэгтэй бас сайн юм бэ гэдгийг бас сонсогч таныг бас ойлгож авсан гэж найдаж байна. Би бас зөндөө ихийг ойлгож авлаа. Тэгээ би өөртөө хоёр асуулттай үлдлээ яг энэ нэвтрүүлгээс. Би яг хүүхдүүдтэй хил хязгаар дүрм журмыг яг одоо би зааж чадчихэв нү? Бас би өөрөө Бурханы хуулиудыг үн цэнтэй гэж тооцож байна уу гэсэн хоёр асуулттайгаар энэ нэвтрүүлгийг өндөрлөж байна. Та нар ч гэсэн бас энэ асуултыг өөрөөсөө асуугаад бас тунгаагаад үзээрэй. Ингээд нэвтрүүлгээ энэ хүрээд өндөрлөе. Дараагийн нэвтрүүлэг хүртэл түр баяртай. Тэгээд та нараас захиан хүлээн авах болгондоо бид маш их баяртай байдаг. Тэгээд бидэнтэй холбогдоорой гэж бас хэлмээр байна. За түр баяртай. Баяртай. Та TWR Монгол байгууллагын найдвар доторх эмэгтэйчүүд хөтөлбөрийг хүлээн авч сонслоо. Та бидэнтэй холбогдохыг хүсвэл TWR Women of Hope Mongolia Instagram болон Facebook пэйж хуудасаар мөн 907 0751 дугаараар холбогдоорой. Нэвтрүүлэгтэй холбоотой таны санал сэтгэлийг бид хүлээн авахдаа баяртай байх болно.